наран цогтыг бас дэмжинэ олон хэдэн жил бас хамт ажиллаж ирсэн. Ер нь бол мэднэ. За 2-3 зүйл наран цогтоос бас асууя гэж бодод байгаа. Одоо эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор бид ипотекийн зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг судлах ажлын хэсэг ажиллаад одоо ингээд явж байгаа. Сая хэд хоног завсарсан. Тэн дээр Монгол банк маш одоо дутагдaltaд оролцсон. Энэ дэр та одоо Монгол банкны ерөнхий сонгогдох юм бол бас идэвхтэй оролцсомор байна. Өнөөгийн нөхцөл байдал ипотекийн зээлийн асуудлыг судалж эрэлт нийлүүлэлттэй орон сууцныхаа эрэлт нийлүүлэлттэй уялдуулахгүй бол хүссэн хэмжээгээр зээл гаргачихлаар орон сууцны үн өсчихэд байна. Тийм учраас ипотекийн зээлийн асуудлыг нэгдүгээр зориулт болоод анх удаа орон сууц авч байгаа хүмүүс эсвэл одоо баригдаж байгаа тэр барилга хотойгуулт юмтай хамтарч ажил зах зээлийгээ сайн судалж яг эрэлт нийлүүлэлтийн нэг уялдуул зээл болгомоор байгаа маа. Тэгээ Монгол банк бол энийг одоо бас сайн анхаарч ажиллах хэрэгтэй гэж. Нэгдүгээрт энэ дэр одоо бас өөр чинь бодол юу байна гэж. Хоёрдугаарт Монгол банкны ерөнхийлөгч бол одоо Монгол улсын хурлаас хамрагдсан төрийн бас том албан тушаалтан. Хуучин манай ерөнхийлөгч нар бол ерөнхийдөө ерөнхий сайдын дүү шиг ажиллаж ирсэн. Тоглоомоор хэлэхэд бол одоо далаасан газар нь далд орж, далдсан газар ирэл гарч явсан. Тэгэхээр та бас одоо өөрийн одоо байр сууриа засгийн газар дээр одоо хамгаалж чадах уу гэсэн юм одоо хоёр асуулт байна. За ипотекийн ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. За засгийн газар Монгол банкны хооронд бас ажлын хэсэгт гишүүд ороод тодорхой хуулийн төсөл боловсруулад ингээ ажлын хэсэг дээр яриад явж байгаа гэж ойлгож байгаа. Би тантай бол бас санал нэг байна. Ер нь өглөөний хилцүүлгийн үеэр гэсэн бид нийлээд ярьсан. Өөрөөр хэлэх юм бол энэ ипотекийн зээл дээр бол Төв банк засгийн газраас нэлээдгүй анхаарал тавьж 13 оноос хойш хэрэгжүүлж за 7 их 80 төгрөгийг хэвлэж энэ хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Бодит байдал дээр бол яг энэ Улаанбаатарын гэр хорооллын бол 40% нь орон суудсан. За үлдсэн хэсэг нь бол 2-3 дахь орон сууцыг авсан. За тэр тэдгээр орон сууцын бас нэлээд дийлэнх хувь нь хан улд үүрэгт олгогдсон байна гэдэг ийм шүүмжил явж байгаа. Тэгэхээр бид яг гэхээр одоо явж байгаа тэр хуулийн төслөөрөө бол ер нь өнөөгийн нөхцөл байдал дээр банкуудын өөрийн хөрөнгөөр олгосон бас орон сууцны зээл нэлээдгүй 60% болцсон. Өөрөөр хэлэх юм бол бас яг 6% хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдахгүй энээс илүү орлоготой юм иргэдийн хэрэгцээ байгаа учраас бид нар нэг талдаа энэ яг зорилтод бүлэгтээ энэ төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө их нарийн чиглүүлэх. За өөрөөр хэлэх юм бол энэ гэр хороолол яндан бууруулах газар чөлөөлөлт гэж нийслэлд явуулж байгаа бодлогыг ер нь чиглэсэн дөө. За нөгөө талдаа бол энэ орлогын төвшин боломжтой энэ хүүгийн төвшнээрээ зах зээлийн зарчмаар зохицуулахын сонголтыг бас давхар бий болгох хэрэгтэй. Энэ нь тэгээд өөрөө яг олон улсын орон сууцны зах зээлийн зарчмаар явах ёстой гэсэн ийм бодлоготой байна. Тийм учраас энэ орон сууцны хөтөлбөрийн хувьд бол энэ Монгол банкнаас бол цаашдаа энэ тусгай хөтөлбөрийн хүрээнд бол ажиллах нэг чиглэл бол мөн гэж ингэж бодож байгаа. Гэхдээ мэдээж цаашдаа бол нодон жилээс эхлээд үндэсний баялагын сангийн хууль батлагдсантай холбоотой мөнгө хэвлэхээ бол болсон. Энэ бол сайн тал. Цаашдаа ч гэсэн энэ бодит мөнгөөр хэрэгжих, цаашдаа ногоон зээл, энэ урт хугацааны их усүр татдаг энэ механизмд нь Монгол банк одоо шууд бас зохицуултын байдлаар оролцох ийм шаардлагатай гэж ингэж үзэж байгаа. За Төв банкны бие даасан байдлын хувьд бол за хууль эргэцсэн хүрээнд бие даасан байдлыг хангаж ажиллана гэж бодож байгаа. За энэ дээр бас энэ төрд олон жил ажилласан бас туршлагын хувьд бас бага бодит асуудлыг бол энэ их хурлынхаа гишүүд байнгын хороо за ерөнхий сайдын төвшөнд бол ойлгуулж ажиллах бас болцоотой. Тэрнээс биш одоо ер нь бол би сонсголын үеэр бол тусгай төсвийн болоод хагас төсвийн үйл ажиллагааг бол Монгол банкн дээр явуулах нь бол буруу. Энийг бол зохицуултын хүрээнд шууд бусаар тодорхой яг асуудал дээр яг өөрийнхөө хуулиар олгогдсон мандатын хүрээнд хийгдэх ажлын хүрээнд л оролцох зүйтэй юм а гэсэн ийм байр суурьтай байна.